За сайн байцгаана уу. Заав ээж бид нэр цуслан дээр очиж сайхан нарлаг сайхан өдөр хамтдаа явлаа. За тэгээ цуслангийн ажил үйл ерөнхийдөө бол баг багаар ингээд хийгээд баг багаар явсаар байгаа. Зэрэг олон ажил хийж байгаа учраас бас ажлууд маань жоохон удаашралтай яваа. За хүлэмжийн ажил гэж байна. За шавгуур барих ажил байсан. За урт ширээ, урт сарвч бас ингээд нөгөө шавгуур моогтой дэвсэх юмнууд авсан. Хүүхдийн гол, за хүүхдийн тоглоомууд, гүнжийн цамхаг гэдэг. За тэр гүнжийн цамхаг хүүхдийн тоглоомын хайжуудны сарвч барина гэдэг бас ажилтай. За нэг 3 хүний 3 хүн ороо суух боломжтой нэг тийм нарлаг саавн гэдэг нэг жижигхэн бас саавн хийх санаатай байгаа. За тэр нь бол ерөөс нараа ашиглаад хийн. Ямар нэгэн чулуу молуу халаадаг барьдаг уур муур гардаг юм бол байхгүй. За сайхан нараа сайхан байгалийнхаа ямиг ашиглаад хийнэ гэсэн бодолтой байгаа. За тэгээд олон бас жижиг шажиг ажлууд юмнууд бас байгаад байгаа учраас тэр болгоныгаа бас багаар хийж байгаа учраас ингээд ажил маань жоохон удаашралтай зэрэг олон юмд гээд хийгээд явж байна. За бид нэр бас хотоос очиж бас жоохон материал, за бас сандал, ширээ, за дэвсгэр, тэгээд бас нэг гайгүй бас хүн амьтанд ирэхэд хэрэгтэй байх гэж удаад бас янз янзын бас тавг, аяг маяг гэх мэт юмнууд бас бэлдсэн байгаа. За тэрийгээ бид нэр өнөөдөр сайхан буулгаад, зэгцлээд, хураагаад ингээд бэлдэж байна. За ахнаар ойрдоо завгүй ажил ихтэй гэд явцгаасан байгаа. Тэгээд миний бие одоохондоо ганцаараа за аав ээжигээ хань татаад ингээ хамтдаа гуруулаа нааш чаашаа ингээд явж байгаа. За одоохондоо яг цуслан дээрээ ирнэ бүрэн гарч байрлаж амжаагүй байна. Нэг 2 хоногоос бол ер нь цуслан дээрээ гараад байрлаад за бүр тэндээ хонж унжээд өглөө эртхэн сайхан нарны эртэд босоод орой бүр сайхан өвдөж хүртэл сайхан ажиллаж хөдөлмөрлөе хэмээн сэтгэж явна. За ингээд наач цаашаа дархан руугаа ирээд хоноод буцаад ингээд цуслан руугаа очино гэдэг бол их цаг хугацаа бас алдаж байна. Өглөө босоод явах зам зуур, орой гэрлүүгээ хараад явах зам зуур цаг хугацаа их алдаж байгаа учраас цуслан дээрээ гарыг юу гэмээр сэтгэхэд ирнэ бэлдсэн байгаа. За хүүхдүүд бол цуслан дээр ирэхэд бол их сайхан тухтай тоглоод гадуур гүйлдээд маш сайхан дуртай сонирхолтой байгаа. За аав маань энд сандалны за суудал хойдлын налдаг хэсгнүүдийг ээж маань зөөж байна. За ийм сайхан улаан зөөлөвчсөн сандалууд бас хэдийг авчирсан байгаа. Тэгэхдээ мэдээж бас шинэ юм шууд худалдаад аавна гэдэг бол бас их асар үнэтэй. За тэр болгоныг дандаа шинэ материалаар хийнэ гэвэл одоо эгэл жирийн Монгол хүү одоо эгэл жирийн одоо аавын хүүд одоо бас нэг болж өгөхгүй байх. Тийм учраас бас шинэ юмыг авахдаа шинэ юм аваад, хуучин юм авахдаа хуучин юм аваад ингээд сайхан эвлүүл дэмнүүлээд юмхнаараас юм хийгээд ингээд явнаа гэсэн сэтгхүүтэй сэтгэж одоо явж байна. За ээж маань сайхан цайгаа чанаад үлдсэн байгаа. За бид гурав хуушур цоглохоор хуушурнд явж байна. За бас өдөр болгон бас хоол хийхээр бас ээж аав маань бас юм хийх гээд байгаа учраас бас хоол хийнэ гэдэг бол бас цаг алдах гэдэг. Тийм учраас одоохондоо бол хаяа нэг сайхан бэлэн юм бас. Одоо хэдүүлээ услаханыг ажилд орноо. Аав ээж хоёр маань зүгээр суудаг хүмүүс байгаа. За ажил төрөл ямар нэгэн юм сайхан дуусгаж цэгцэлж байж л санаа намардаг хүмүүс байгаа. За аав маань бол за хурдл энийг хий, одоо тэрийг хий, одоо дараагийн ажиллаа гэдэл ерөөсөө зэгц дараатайгаа л юмаа бодцсон төлөвлөсөн л байж шүү дээ. За ээж бол ойр зөөр юм зуулаад байна. Цэвэрлэх, барих, цэгцлэх, цэмцээлгэх гэх ажлуудыг бол ээж бол бүрэн хяналтанд аавна. За энэс шохонтойгоо өдөржингөө харгалаа түүж, за үндсэн муу шар үснүүдээ өдөржингөө хамаж. За тэгээд өдрийн цайны дараа бүгд гарч ажиллаа эхэлсэн байгаа. Аргалаа түүхэн түүгээл. За би нэг жоохон дуг хийсэн, нэг 20-30 минут дуг хийсэн. Солонгост ажиллаж байхад ингээд нэг цайгаа уучгаал дараа нэг ганц цаг ч юм уу 30 минут дуг хийгээл унтдаг байж билээ. Бүр сайхан байдаг шүү. Сэргээл толгой дараг сэргээл
бас нэг гоё амраад авчдаг байдаг. Томын нааш хийж. За Солонгост ажиллаж байгаад бас зүгээр байсан. Солонгосчууд бас хүний хөдөлмөрийг бас үнэлж чаддаг тийм ээ. За ажил хийлгэж чадж байна. Буцаагаад бас хүний хөдөлмөрийг үнэлж чадж байна. Сайхан цалин бүнлүүг нь сайхан өгж байна. Ер нь бол сэтгэл гонсоохгүй сайхан цалин авдаг байсан да. За тэгээ хүүхдүүд маань хөөрхөн тоглохно гэснээс манай бэмби бол тоглохгүй те эмээдээ тусалж байгаа юм. Эмээ нь аргал түүгээд хогоо цэвэрлээл. За миний охин ч ерөөс эмээтэйгээ ерөөс өдөржингоо юм хийлдсэн. Гацар нь улаагаал халууцаал хүснэ гожол юм хийгээл гүгээд байгаа юм чи. Эмээ нь аргал хийгээд ингээд өгөөд тэр муу самд нөгөө явуулчих. Тэнгууд ойчаад тэр цаана байгаа хогон дээр авч асгаж бүгдийг унгачаад буцаад саваа түүгээд саваа чирээ хүрээд тэр. За хүү бол ойлгомжтой ингээл тоглоол зугаалаад нэг өвөө дээр очсон л явж явах шиг нэг миний хажууд ирээл явж явах шиг нэг идэхэд юм уун гэх нам зооглон л гэх тэгэл нэг мэдэд эмээгийнхээ хажууд л явж нэг мэдэд тоглоомынхаа талбай дээр усан сан дээр очсон л байж их юм. Тэгэл ирээс өдөржин гоё чи явсан. За миний охиныг харж гэнэ тэр. Тэр цаана бүр тэр хоол очоод эмээгийнхаа зааж өгсөн. Яг энд очоод хогоо асгаараа гэсэн. Яг тэнд насгачаад. Заав нь гүүгээрээ миний охин гэсэн жиштэй хөөргөн гүйж байгаа. Мондог охин байдсан шүү. Оо шороо орсон. Заав нь янзлаад өгье. За барьж өөр янзлчих юм уу? За өөр янзлчин дөө мондог дөө миний. Мэдэнд хогоон хамсаар. Ач охин нь энд аргалан хамсаар. Эмээ ач хоёрын багт сайн үдчих шөө. Би үрзээ авч явна. За мундаг байна миний охин. Эмээдээ тусалж гин үү? За дүүгээ харж гин үү? За. Бүтээрэнд портер мортер тооны усны савмаа пош мошгнууд ачаал. Шөөцөө. За хөвгүүдийн баг болохоор за услагааны ажилдаа бэлдэж байна. Хараа голоос усаан татаад хүлэмжээ услах байгаа. За шаланка бэлдээд за пошиг за усны том төмөр савнуудаа ачаад за хүлэмж рүүгээ явахаар бэлтцгээж байна. Хөдөлгөөнгүй огт хөдөлгөөнгүй байж болохгүй бас. Энэ аргалыг одоо тэр доогоор 50 даваач. За тэгэл Банцгаа. би өргөд авааччих. Нэг улаацтай хөөл яваалах юм шүү. Гүм явах. Чих цайг орчин дургу. Юун дээр юу тавих энийг одоо ийш оруулах юм. Альзаатай цэмбэр орчин дуртай. За. Цэвэрлэгээ их хийхээр байна. Цэвэрлэгээ хийнэ. Тэгээд энийг ширээ одоо ус руу хиймээр юм байна. За. Яваа. За шаланкуудаа бүгдийг нь хураагаад бэлдээд порт дээр ачиж байна. За манай хүлэмж гашааныхаа нөгөө талын буланд байдаг учраас бүгдийг зөөгөөд байж чадахгүй порт дээр шууд ачаад тийшээ явъя гээд тэгээд зөөж байна. За хүү бол тэрээс аавыг дагастаа л аав хаана явна тийшээ л миний хүү. За нөгөө аавын ачихж исэн пошгороо гэж тоглоол ийч өнгөрүүлээ наашин чаашин болгоол. За миний хүү аав нь ачи аваад ирсэн чи хөрхөө аваад ирчих. За тэгээ улаан хацарлаад л гадаа халуун сайхныг чилхөө. Ер нь бол цэвэр агаар байгаль их гэдэг бол үнэхээр гайхамшигтай шүү дээ. Тэр хоол очиж явж нөгөө ирч. Яг нэг шагнуу сангацгаар юм байна. Шагнцгаар л их ажил хийж байна. Ярих юм. Энэ анараас идүү хийж байгаа чи яах юм. За одоо энд бас хог түгээд байгаа. Тэр чин аргал зөө чав. Энэ нас нүдэшээ. Тэнд дэжээс энэ нас. За явлаа. Та машинаас харжаад ирчих юм уу? Наваа дийшлэгээр харжаад ирчих юм уу? Энэ нэг нодлонгийн үерт ороод манай моднууд ингээ үерт ороод үхээд холоо оногоор үерт байгаад илжрээд өгсөн баг. Оо. Нам гинэ. Ишөө. Тэрнээс ингээд энд өгсөн, тэнд өгсөн. Зөндөө байж. Зөндөө гэж юм. Одоо чатарга нэгээс нэмэргүй байна. Алим Тийм байна дараасан. алим чавга тоормор улаас нарс гацуур мойл монс гэл олон юм тарьсан болооч. Энэ нөгөө энэ Жимс дулгаш.
Бас жоохон хөрсөн жоохон шаварлаг болохоор барьчаад. Энэ хараа хулжиртай. Манай Цуслангийн газар болохоор за лаг шавартай, тийм хужир ихтэй тийм газар байдаг. За мод жимсний моднууд тарьж ургуулахад бол нэлээд ажиллагаатай байдаг. За тэгсэн чинь дээр нь яаж яхад нодлон бүр амар үер болоод яг энэ ээжийн сууж байгаа энэ хэсэг тэр чигтээ усаар бүрхээд харааг бол ямар амар үерлэж бүр хар зам дээгүүр хүртэл давж урсаад бүр аимшигтэй үер болсон шүү дээ. Тийм учраас манай моднууд бүр тэр чигтээрээ бүгдээрээ үндсэн ялзраад үхээд дууссан. Мотороо өгсөх гад. Хараа голоосоо усаа татах гад байж байна. Мотороо өгсөрнаа. Тийшээ хөлөмжнийхаа тийшээ усаа татнаа. Энд хүү ирж байна энэ талаас. Урд талаас ээж ирж байна. Шаланка барьсаар ирж байна. Ээж Бэмби хоёр шаланка барьсаар ирж байна. Баруун талын жигүүрээс хүү ирж байна. Зүүн талын жигүүрээс Бэмби эмээ хоёр ирж айсуу. Чи төмрөөрөө холбогдноо. Хооронд нь холб. Тэгээ цааш нь явуулаарай. Босоод атсаа. Сууа. За, одоо энэ. За бид нар ингээд цуслагааныхаа ажилд орлоо. Хараа голын нөгөө талаас татаад за бүр нөгөө талын жигүүрт байгаа хөлөмж рүүгээ усаа татаад ингээд пошиндоос усаа игээд авлаа. Маргааш нөгөө төр ингээд заавал мотор асцаагаад услаад байх шаардлагагүй. За хөрслөгийг хийхийн тулд эхлээд заавал ингээд хөрсөө нүхээ ингээд сайхан усалдаг гэж хүмүүс ярьдаг юм байлээ. За тэрний дагуу хөрсөө сайхан бэлдээд услаа. За дараа нь шаланкнуудаа чирсээр л явж байна. Чирж явсаар гадна нөгөө мө өхөж байгаа гацуураа аваач ямарч ясаа усаллаа. Ахаа чааш нь чирж явсараагаад за өхөж байгаа мойл, монс, чавга, энэ тоор гэх зэрэг моднуудаа очиж усаллаа. Өхрийн нүдмүүд гэл өөрхий илжирээд өхөд дууссан юм доо зайлвал. За тэгээ хүүгээ одоо ажил дууслаа. Явъя миний хүү гэдэл хүүгээ аваад явлаа. За маа чихрийн задлцлаа авнаа. За одоо явъя да миний хүү. Хилөө хитэн мод услаа. Гэтэ моднууд нь ер нь мажицсан байна дөө. Нодлонгийн үерт үндсэн ялзраад хэрнэ л бүгд өгч 90 хүн бараг өгчжээ. Одоо тэг яах вэ таас нэг ганц удаа нэг өнөөдөр бас нэг услаад үзье гэж бодоод моднуудаа барангийн услаа. Хөлсөө гоожтол. Хөлсөө урстал модоо усаллаа. Хөлөмжөө бас усалсан. Хөлөмжөө бас ингээд үргэлжлэгээ тарихын өмнө нэг хоногийн өмнө ингээ юу яачдаг. Модоо хөрсөө бишээ нүхээ ингээд усалдаг гэж хүмүүс яриад байдаг юм байлаа. Тэрийгээ сая хийчлээ. За одоо явъя да минь өвөө эмээ тэнд байна уу? Өвөө эмээ тэнд сууж байна. За явцгаая. Жоогон шумуултаа байна да хараагал. Манайхан шумуулныхаа тосыг энэ бэлдэж байгаараа. Жоогон шумуултай л байна шүү. Тэгээ угаасаа л ер нь жоогон дархан сэлэнг жоогон шумуултай л байдаг л да угаасаа. За явъя минь хөө. За явъя. Явах минь хөө. Нам мэдчихэв минь хөө. Тэр хөлөрцөн багац. Хөлөртлөө модоо услаа. Аюултай байлаа. За явах уу? Явцгаах уу? Явъя.